Байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр хүмүүс яагаад илүү дэлжинтэй болдог талаар үзье. За та зармиг бэлүү түргэн хоол гээд хөсөн бүхнээ иддэг хүмүүсийг та мэдэх үү? Гэхдээ ерөөсөө таргалдаггүй. Харин нөгөө талд нь маш бага иддэг хэрнээ амархан жин нэмдэг хүмүүс байдаг те. За яагаад ийм ялгаа байгаа вэ? За таргалалт үнэхээр зүгээр л их эзнээс болдог уу? За эсвэл үүний цаана илүү их шалтгаан байна уу? Эдгээрийг бүгдээрээ задлан ярилццгаая. За нэгдүгürt нь калорийн энгийн тэгштгэл. За хамгийн энгийнээр хэлбэл та авсан калорио шатаавал жин хിവэр байна. Илүү авбал жин нэмнэ. Бага авбал жин хасна. За илүүдэл энерги биеийн өөх болон хадгалагддаг байна. Хоол багасгах эсвэл хөдөлгөөн нэмэхэд бие нь өөхний нөөцөө ашигладаг. Гэхдээ энэ бол зөвхөн гаднах зураг. Яагаад зарим хүн амархан шатаадаг, зарим нь амархан хадгалдаг вэ? За хоёрдугаарт нь генетик буюу удамшил. За судалгаагаар илүү жинд нөлөөлдөг 400 гаруй ген илэрсэн байна. За генүүд нь дараах зүйл шиг шийддэг. За та амархан өсөж байна уу? Та хизээ цацсан гэдгээ мэдрэх вэ? За таны бодисын солилцоо хэр хурцтай вэ? Та чихэрлэг хоолнд дуртай юу? Стресст орвол илүү иддэггүй гэд зарим хүмүүсийн хувьд илүүдэл жингийн 70-80% нь генээс шалтгаалдаг байна. Хэрв та багасаа илүү жинтэй байсан, за эцэг их хоёулаа таргалалттай, за маш их хичээгээч жин хасахад хэцүү байдаг бол генетикийн нөлөө өндөр байх магадлалтай байна. Харин та их иддэгч жин нэмдэггүй бол танд таргалтын ген магадгүй бага байх боломжтой юм. За 3 дугаарт хэмнэлттэй ген. За эрт үед хоол хүнс тогтмол олддоггүй байсан үед өсөглөн гэдэг маань их байсан. За өөх хуримтлуулж чаддаг хүмүүс л амьд үлдсэн. За ингэж өнөөдрийн хүмүүсийн 85% нь хэмнэлттэй ген тээдэг болсон байна. За өөрөөр хэлбэл бие энерги хадгалахдаа сайн. За гэхдээ өнөөдөр бид өсгөл нь биш харин 24 цагийн турш хоолны дунд амьдарч байна. Өчигдөр давуу тал байсан ген маань өнөөдрийн таргалтын шалтгаан болсон байна. За дөрөвдүгээрт орчны нөлөө. Бид таргалалтыг өдөөдөх орчинд амьдарч байна. За 1970-ад оноос хойш таргалтын түвшин огцом өссөн. Ген ийм хурдан өөрчлөгдөх боломжгүй. Тэгэхээр юу өөрчлөгдсөн байх вэ? За нэгдүгээр порцийн хэмжээ томорсон байна. Хоёрдугаар түргэн хоол хаасайгүй болсон байна. За гуравдугаар чихэрлэг ундаа нэмэгдсэн байна. За дөрөвдүгээр гадуур хооллох давтамж маань ихссэн байна. За нэг том хэмжээтэй хоол бол 1500-аас 2000 калори агуулдаг байна. Энэ нь бүтэн өдрийн хэрэгцээтэй тэнцэнэ. За 5 дугаарт хөдөлгөөний дутагдал. За өмнө нь хүмүүс алхдаг байсан. Одоо бол бид нар машинаар явна, лифт ашиглана, компьютерийн ард суuna, оройн зурагт үзнэ. За ер нь хүн дунджаар өдөрт 4 цаг зурагт үздэг байна. Бид бага хөдөлж гэхдээ илүү их идэж байна. За энэ бол жин нэмэх төгсөж юм аа. За 6 дугаарт нь стресс, нойр, сэтгэл зүй. За стресс нэмэгдэх тусам зарим хүмүүс илүү их иддэг. Сэтгэлээ засах хооллолт гэж бий. За мөн нойр дутуу бол өсөх даавар ихсдэг, цадах дохио буурдаг байна. За судалгаагаар 8 цагаас бага унддаг хүмүүсийн өөхний хэмжээ илүү байдаг байна. За дээрэс нь жин нэмэх нь өөртөө итгэл буурна. За өөртөө итгэл буурснаар стресс нэмэгдэнэ. Стресс нэмэгдснээр дахин хит их идэх болно. За ингээд харгас гэмээр мөчлөг үүсдэг байна. За 7 дугаарт нь таргалтын нөлөө жирэмсэн үеэс эхэлдэг байна. Жирэмсэн үе тамхи татсан эхийн хүүхэд, за мөн жирэмсэн үедээ чихрийн шижинтэй байсан үе, за мөн хөхүүлэлтийн хугацаа хүртэл ирээдүйн хүүхдийн одоо жинд нь нөлөөлдөг байна. За таргалалт бол зөвхөн өнөөдрийн сонголт биш, заримдаа амьдралын эхлэлээс ихтэй. За дүгнэж хэлвэл илүүдэл жин бол 1-р ген, 2-р орчин, 3-р хооллол, 4-р хөдөлгөөн, 5-р стресс, 6-р нойр, за 7-р нь сэтгэл зүй болон олон хүчин шалтгаанаас шалтгаалдаг байх нэ. За энэ нь зүгээр л хүсэл зориггүй тухай асуудал биш юм аа. За зарим хүмүүсийн хувьд жин нэмэх нь амархан, заримийнх нь хувьд өдөр тутмын тэмцэл. Хамгийн чухал нь өөрийгөө буруутгахын оронд өөрийн биеийг ойлгож тохирсон арга замаа олох явдал юм аа. За хэрэг танд энэ мэдээлэл хэрэгтэй санагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. За дараагийн видеонд бид жин хасах шинжлэх ухаанд суурилсан бодит аргуудын талаар ярилцах болно. Анхаарал тавьсанд баярлалаа.
дараагийн хичээл хүртэл баяр та.